Өв соёлын голомт төслийн хүрээнд Булган аймгийн Сэлэн сумын төвөөс зүүн тийш 1 км зайд Сэлэн мөрний урд эрэгт орших Энгид толгойн дурсгалт газарт 2023 оноос хойш малтлах судалгааны ажлыг хийж гүйцэтгэж байна. Судалгааны урьдчилсан үр дүнгээс харахад Энгид толгойн байгууламж нь шүтлэг бишрлийн зориулттай хүн чулуу, гэрэлт хөшөөний суураас бүрдсэн язгууртан хүн зориулсан тахилын сүмийн цогцлбор болох нь мэдэгдэж байгаа юм. Энгид толгойн малтлах судалгааны явцад хамгийн олон тоогоор илэрсэн олдвор бол бадам цэцгэн хээтэй дээврийн нүүр ваар юм. Баруун болон зүүн барилгын туйраас илэрсэн бадам цэцгэн хээтэй нүүр вааруудыг хээ чимэглийн байдлаар нь харьцуулан үзэхэд хоорондоо ижил буюу бүгд нэг төрлийн нүүр ваарууд болох нь тогтоогджээ. Энгид толгойн дурслаас олдож байгаа нүүр вааран дээр бол бадамлын ухаан цэцгийг бол дүрссэн байгаагаар бол онцлог. Тэгэхээр Монгол нутагт хийсэн археологийн малтлах судалгааны явцад бол ийм бадамлын ухаан цэцгийн хээтэй нүүр ваар төрөг уугар үеийн дурслаас илэрч олдсон байдаг. Гэхдээ Энгид толгойн дурслаас олдсон нүүр ваар бол эдгээрээс бол бага зэрэг ялгаатай. За өөрөөр хэлбэл одоогийн байдлаар бол Монгол нутгаас олдсон хамгийн эртний энэ бадам цэцгийг дүрссэн нүүр ваар болох нь тодорхой болж байна. За эдгээр нүүр вааруудыг бол мэдээж хол газраас тээвэрлж зөөж авчрах боломж байхгүй. Өөрөөр хэлбэл яг тухайн орон нутагт нь тухайн газарт нь бол энэ нүүдэлчин урчууд бол өөрсдөө хийж бүтээж барилга байгууламжтай бол чимэглэж гэж ашигласан гэсэн үг. Нүүр ваарыг керамик материалаар хийж барилгын дээврийн чимэглэлд ашигладаг байв. Монгол нутагт байх барилга байгууламжийн туйраас олон төрлийн нүүр ваарууд олддог. Энэ дотор бадам цэцгэн хээтэй нүүр ваар өмнө нь ч олдож байв. Гэхдээ Энгид толгойн дурсгалаас олдсон нүүр вааруудыг Монгол орны бусад газраас олдсон бадам цэцгэн хээтэй нүүр вааруудтай харьцуулан үзэхэд хээ чимэглэл болон бүтцийн хувьд ялгаатай байгаа юм. Тэгэхээр археологийн малтлах судалгаагаас илэрч олдож байгаа энэ олдруудын он цагийг тогтоох бол маш чухал асуудал байдаг. За тэгэхээр бид нэр энэ нүүр ваарныг бусад газраас олдсон ижил төстэй ийм нүүр ваарны хээ чимэглэлтэй харьцуулан үзэхэд бол эртний Хятадын нутагт оршин тогтнож байсан энэ Сиамби Тобо угсааны умард вэ, умард чи улсын үеийн эртний барилгын сүм хийдийн туйраас бол ийм яг ижил хээтэй бол нүүр ваар олдсон байна. Тэгэхээр магадгүй эдгээр дурслууд бол Энгид толгойн дурслаас бага зэрэг эрт. Тэгэхээр бидний урьдчилсан байдлаар таамаглаж байгаагаар магадгүй урд зүгээс ийм гар урчууд ирж тусламжтайгаар бол энэ нүүр ваарыг хээ чимэглэл хийсэн байх юм боломжтой байна. Энэхүү нүүр ваар болон Энгид толгойн дурсгалаас олдсон бусад олдвор нь бүхэлдээ нэг цаг үед ашиглагдж байсан нь батлагдсан. Иймд эдгээр дурсгалын холбогдох он цагийг нийтийн тооллын 5 дугаар зууны төгсгөлөөс 6 дугаар зууны дунд үе буюу Жужааны хаан тулсын төгсгөл болон Түргийн хаан тулсын түрүү үетэй холбон тайлбарлаж байна. Нүүр вааруулсан байршил болон хээ чимэглэл дээр тулгуурлан тухайн барилга байгууламжийн дээврийн бүтцийг тодорхойлдог тул эдгээр нүүр ваар нь шинжлэх ухаан, түүх соёлын хувьд үн цэнтэй чухал олдвор юм.